Зохиолч Тодко Самсон. Тархиан бүлээн байгаа дээр бүрэн цомог. Өчигдөр өнөөдөр маргааш өчигдөр би болцоонд яарч явсан. Бороорсон, би түнд нь орсон. Бодол минь цагаасан өмнө хүсэл рүүгээ нисчихэд бодохчгүй, харахчгүй. Болохгүй бүхэн хамаач байхгүй. Замдаа таарсан цэцэг бүхнийг тастаж, зам дүтлэх гэж гудам бүхнээр шагааж, зөв буруу цариг дээгүүр залуу насаараа хүч төрөн урагшилж байлаа. Өнөөдөр би хоримндаа яг цагтаа иржээ. Сэл залуу бүсгүйн гэвлүүрсөхөөд цэцэгсийг амьд байлгаж хайрлаад, цас борооны аль алинд нь дурлаад, цаг хугацаа үнэн хоёрыг үнэлээд, шаагсан алга ташилттай, шоолсон атаа хорсолтой, заавал өргөцсөн зүгээр ирсэн зочдын дунд алдыг гэвч алдах хэрэг байхгүй. Арсалтыг гэвч ам эвлэхгүй. Алдаагааш боддог оноогооч голдог. Амьсгал хоорондоо цагаа тоолдог. Суусан газраа шаасан гац шиг, сунсан зүгтээ суран бугуул шиг байх гэдэг болчихжээ. Маргааш би оршуулгандаа хоцорч очноо. Миний биетэй хайрцаг хаагдсны дараа, миний хэвтэй шороо тэгширсний дараа, миний нэртэй чулууг босгосны дараа, миний дээр дусах нулимс бүхэн хатсны дараа, бороо орсон ч би түүнд нь орохгүй. Бодъё гэсэн ч тарих надад байхгүй. Буруутсан ч зөвдсөн ч босож чадахгүй. Буруу гудам гээд эргэж болохгүй. Шаагж намайг магтахгүй. Шоолж над руу нулимхгүй. Өөрөө тастаагүй цэцэгсээр шагнуулж, өт хорхой бүхнээр өөрийгөө зөөлгөн хөрсөнд шингэж, өөр нэгний залуу насанд дастуулах цэцэгсийг бордно гэж би хоцорч очно. Өчигдөр би яарч явсан, өнөөдөр би цагтаа ирсэн, маргааш би хоцорч очно. Маргааш би хоцорч очно.